нэг цаан зүсгээр 8 хийгээд дараа модал гэж би харж байна. 150 сая төгрөг надаас нэрч байгаа байхгүй юу гэсэн ч үг юм тий. Байрны удаа 30 сая төгрөг өгч тийм කෙනෙк ухамсаргүй тэгж хүүхдээ 8 хийгээд яах. Үр хүүхэд гэдэг үнэт эрдэнэ болохоос ш үүргэвчтэй бараа таваар биш юм. Нэг талд айл гэрийг гийгүүлэх хүүхэд хүсээд олдохгүй байхад нөгөө талд хэвлийдээ боожж байгаа үрээ хүйн тасраагүй байхад өрчлүүлэх талаар хилэлцэж байр машин нэхэж байгаа асуудал нийгмийг эмзэглүүлж эхэллээ. Цахим орчин дахь нэгэн гүрвтээр хүүхдээ өргүүлнэ, өрчлүүлнэ гэсэн зар яг л ажлын зар шиг цуурч байна. Тэр дундаас нэгэн эмэгтэй хүүхдээ өргүүлэх гэж байгаа хүмүүс их хэмжээний мөнгө байр сав нэхэж байгаа талаарх нэгэн пост бидний анхаарлыг татсан юм. Үрийн зулаа өнөрлөх боломжгүй эмэгтэй үр хүүхэд хүсэж холбогдоход өөдөөс нь 150 сая төгрөг нэгсэн төдийгүй байр машин нэхэж бяцхан хүүхдээр 8 хийж байгаа талаар тухайн эмэгтэй бидэнд учруулсан юм. Тэгээ саяны хүнтэй бас холбогдоод одоо нэг сард төрөх байгаа гэсэн боловч ялгаагүй айгүй хэмжээний мөнгө гэж байна, амьдрахтаа хэлж байна. Би ч одоо тийм амар баян талсан тамталтаа тус өнгөтэй байна биш. Тэр хүмүүс нөгөө их мөнгө төгрөг гэхээр юу нэг хэдийг нэх үү? За хачаа байсан байр тавны урьдчилгаа нэгч байна, машин тэрэг нэгч байна. За дээрээс нь үлдэж байгаа хүмүүс одоо банкны хүүхдээ үлдэх хүүхдийг 18 хүртэл одоо юу гэдэг нь амьдрах цаггүй тараалганд хэдэн төгрөг гэж нэгч байна. Тэгээд ер нь бол одоо нэг цаан зүсгээр 8 хийгээд дараа модал гэж би харж байна. Энэс болоод жоохон шамтцаал байна. Мэдээж хэрэг одоо нөгөө хүнд хүмүүг нэг чинь бүр маш хамгийн том буян байдаг. Гэтэл зүгээр тэр одоо буйныг зүгээр буян биш одоо ашиг хонжоо тийм болоод харбаа хүмүүс үлгээр харамсалтай л ингээд үнэхээр окейгээд бас бүхэнд бол хинтэл тустай байна гэдэг яг үгсийн хаалт дээр хүчтэй гэж заахгүй. Нөгөө сая төгрөг нэгч байна. 100 сая төгрөг нэгсэн гэсэн үү? Тэгээд 150 сая төгрөг надаас нэрч байгаа байхгүй юу гэсэн ч үг юм тий. Байрны удаа 30 сая төгрөг өгч тийм කෙනෙк ухамсаргүй тэгж хүүхдээ 8 хийгээд яах. Тийм үний өгөөд надад жишээ үр үндэс болж үлдэхгүй л гэж би харсан. Тэр хүүхдүүд нь хэдэн настай ах уу тэгээд тэр 150 сая нэгж байгаа хүмүүсийн хүүхд нь дөнгөж сар гарантай дөнгөж төрөөд 2-3 хоног байгаа тийм хүмүүс байна. Ер нь тэр хүмүүсээс сонсоход энэ группээс ер нь яг тэгж үнэхээр за энэ одоо ингээд зараар нь өргөж авсан хүн байдсан болов байгаа болов. Яг надад тэр өсөөгсөн байсан л та нэг хүн байсан нэг тэр хүн тохиолдсон гэж байхгүй хүүхдээ өргөж аваад ингээд хоёр талаасаа яг хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн ёсцод тэгээ шууд нэг танихгүй хүн гарч ирэл манай дүү хүүхдийг яах гэлээ тэдний цай төгрөг өгөө бүр 10 сая төгрөг би өгчийг нэг чимээг болтоо одоо хүүхд маань 8 сартай юу хөөрхө болтоо тэгээд тэр усыг бичиг баримт гараад ирэнгүүт сэтгэл амраад тэр усуудыг бүгдийг болоо гэсэн л гэлтэж илээ. Эцэг эхчүүдийн хээвнийг хэлэх хатуу үгний цаана бүхэл бүтэн хүний амнаас улс орны ирээдүйн оршин байдаг. Өргүүлэх гэдэг бол хувь хүний асуудал. Гэхдээ энэ асуудлын цаана ямар учир шалтгаан байгаа талаар бид эрен хайлаа. За таны хувьд одоо яг ямар одоо хаанаас мэдээлэл аваад ямар хүнтэй холбогдсон бэ? Энэ талаараа хоёлаа ярьаа. Гүрвтээр ингээд нэг тим зар байсан байхгүй юу? Нэлэх хүүхдээ ингээ өргүүлнэ гэсэн. Тэр нь бол нэлээд бага насны хүүхдээ байгаа. Тэгээд тэр хүүхдийг одоо ямар шалтгаанаар өргүүлж байгаа юм бол эхлэл зүгээр дотроо бодоод тэгж яагаад гинтгийн зайч холбогдоод үзт юм уу? Би өөрөө гэхдээ хүүхэдгүй биш хүүхэдтэй. Тэгээд яг хуу ингээд ялхантай хоол ундгүй байдсан болов уу? Яадын бол ер нь яагаад өргүүлэх гэж байгаа юм бол гэсэн бодолтойгоор асууж үзлээ. Тэгээд тэгсэн чигээр тэгж байгаа байхгүй юу? Өөдөөс ингээд одоо ингээд хүүхдээ өргүүлэх гэж байгаа юм болов уу? Ингээд харин яаж байгаа ингээ холбогдож байгаа маа гэсэн чинь тийм манай хүүхдээ өргүүлэх гэж байгаа. Ямар шалтгаанаар өргүүлэх гэж байгаа юм болмол гэсэн чи ерөөсөө л мөнгө өөрөг их ч юм уу те нэг жоохон тиймэрхүү юм ярьж илээ ерөөсөө. Тэрнээс биш зүгээр ингээд хүүхдээ тижээж чадахгүй байгаа маа ингээ хоолгүй маа гэсэн юм ерөөсөө нэг ч удаад өртөхгүй.
Тийм л ерөөсөө нэг бараг л нэрээ худалчуул хүүхдээ зараад өөрсдийнхөө амжиргааг дээшлүүлэх гэж байгаа юм шиг нэг тиймэрхүү юм ярьж илээ. Би яг бүр ингээд амар зүгээр тихой идэл ингээд балмагдаал зүгээр ингээд яаж байгаа юм болоо ямар сони юм бийж одоо бид нар ч юм бол яг хуу ингээд хүүхдээ тиймэрээ нэ гэхээр одоо яг бодлол бол зүгээр нэг хижээж чадахгүйгасаа л болоод байгаа юм болоо тий. Эсвэл бол нэг хар гэрээ одоо нэг юм харьцааны асуудал ч юм уу тий нэг одоо архитектийн асуудалтай тийм ч юм уу тиймэрхүү юмнаас болоод энэ их хамтын ингээд зүгээр за хэрвээ тийм их зовоод хувцгүй умаргүй тэр хүүхэд тийх юм бол яах вэ хүүхдтэйгээ адилхан ингээд аваад өсгөөд тиймэрхүү бодолтой миний хувьд бол ярьсан боловч тэнд бол шал өөр юм яригдаж байгаа нь айгүй их сонирхол татчихээн. Тэгээд энийг одоо ямар би шийдэх биш тий. Ямар ч гэсэн мэддэг хүмүүс нь дуулаад сонсоод ер нь иймэрхүү юмыг энэ Facebook групп дээр байгаа иймэрхүү юмыг жоохон анхааралтай аваад нэг хянт шалгаж үзээсэй л гэж бодож байна. Эд хийж бүтээх 20 гаруй насн дээрээ яваад залуучууд ажил олдохгүй мөнгөгүй учраас хүүхдэд тэжээх боломжгүй. Насанд хүрээлгүйчүүд нь өсвөр насны хүүхэд учраас өөрөө өсгөх боломжгүй гэх шалтгааныг хилээ сууж байгаа нь өөрөө эмгэнэл. 16 настай хүүхэд хөвлөдөө боожиж байгаа үрээ хүйн тасраагүй байхад өрчлүүлэх талаар нэгэн шийджээ. Тэр охиныг Ис гэж нэрлэе. Тэрээр өдгөө 6 хүүхэдтэй айлын 4 дахь хүүхэд нь одоо 16 настай төдийгүй эх 2 сард амарчиж охинтой болох юм. Түүний ээж аав нь өөрсдөө олон хүүхэдтэй учраас зээ охиноо өсгөх боломжгүй гэх шалтгаанаар өрчлүүлэх гэж байгаа тухайга бидэнд ингэж ярьсан юм. Нөгөө хүүхэд өрчлүүлнэ гэсэн зар тавьсан уу? Тийм. Ер нь яагаад хүүхдээ өрчлүүлэхээр бас юм бол юу ямар шалтгаантай юм бол манай охин жоохон багтай юм чинь үү. Хидтэй гэсэн байх нь 16 та. За. Тэгээд өчигдөр бас өөртөө бас жоохон хүүхдтэй байхгүй юу? Бас 5-6 хүүхдтэй жоохон хүүхдтэй. Бага нь хидтэй юм таны хүүхдийн чинь? Манай хотод бага нь 1 настай. Тэгээд хүүхдтэй манай хүүхд жоохон болохоор тэгээд өчигдөр олон яахтай нэг яачтай. Өмнөдөр үлчтэй юм л яадаг л гэж ахынтаа ярьсан байхгүй. Хүүхд маань өөрөө жоохон байшргуул соёлцсон цаашаа нөгөө залуу хүүхд жоохон хүүхдтэй юм чи. Нөгөө чинь хүүхдээ ажилтдаг 14 оноо амардаг. Тэгээ одоо энэ дикторч өөртөө олон жоохон хүүхдтэй ажиллаад одоо ажил энэ хатуу нийгэм чинь ганц хүний ажилламаар дамжих бас ингэ хэцүү шүү. Олон хүүхдтэй сургууль соёлцсон ажил хийхгүй жоохон ганц хүний салбарт амжилт хийж хоёул ажил хийхгүй бол тэгээд одоо тэгээд гисүүч гарч тэгээд өчнөл үзэлтэй банкны юм утга хүмүүс чинь тэгээд хэвчээ. Энийг нь самбар хэвчээд дэшээ наач юмсан юм бол. Аав нь хүүхдийнх нь аав нь яасан? Мэдж байгаа юу ер нь? Хүүхдийнх нь аав нь ахгүй махбушдээ бид хэд танташ юу хөхөөлөө одоо бас. Бүр ахгүй гэсэн юм тий. Тий, ахгүй. Энэ мэдчлэн үрээ голсон их ашиг хонжоо хайсан аав ээжүүд шүүлтүргүү захим орчинд борооны дараах мөг шиг олсорсоор байна. Сэтгүүлч миний би энэ удаагийн сурвалжлагаараа нийгэмд сэтгэл эмзэглүүлж буй хэд хэдэн асуудлыг хөндөж байна. Тухайлбал сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн жирэмслэлд нийгмийн тулгамдж буй асуудал болоод байна. Монгол улсад жилд 80,000 орчим төрөлд бүртгэгддгээс 10%-ийг нь өсвөр насны охид эзэлж байна гэсэн судалгаа бий. Хамгийн сүүлдэл гэхэд 10 настай охин жирэмсэн болсон гэх мэдээлэл нийгмийг сэрт хэлсэн юм. Ингээд хүүхдээрээ байгаа хүмүүс хүүхдтэй болоод хэрхэн бойжуулах, амьдралд яаж хөл тавих, хүнд өргүүлэхөө худалдах уу гэдэг сэтгэл эмзэглэн асуудал залуу гэр бүлүүдийн хаалганы цаана хүнд сэдэв болоод эхэллээ. Мөн дэмжлэн захим орчинг ашиглаж эцэг эхчүүд ашиг хонжоо олж байгаа юу, үнэхээр хүүхдээ өрчлүүлж өргүүлж байгаа юу гэх асуудлыг хөндлөө. Анхаарал хандуулсан танд баярлалаа. Дүгнэлтийг үзэгч танд үлдээе.